За нэг хэд хэдэн зүйлийг тодруулъя. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод засаглалыг сайжруулах тухай хуулиа гэд нэрээс авахлал дэмжих ёстой. Хууль дэмжиж байгаа. Гэхдээ дандаа тоо баримтууд нь 2023 оны жилийн эцсийн байдлаар гэсэн байсан юм. Тэгэхээр одоо нэгэнт 2026 онд эхний хилцүүлэг нь явж байгаа юм чинь. 2025 оны байдлаар ер нь хамгийн сүүлийн байдлаар төрийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын нийт орлого нь хэд байсан юм? Нийт зардал нь хэд байгаа юм? Хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ гэдгийг нэг хэлээд өгөөч. 23 оны жилийн эцсийн байдлаар бол 23.6 их төгрөгийн орлоготой 16.9 их 80 төгрөгийн зардалтай. Тэгээ 5 их 80 төгрөгийн ашигтай байсных нь ихэнх нь Эрдэнэс 5 толгой, Эрдэнэ төлтөр 2 байсан байгаа байхгүй. Тэгээ энэс яг өөрчлөгдсөн юмнууд нь юу байна вэ? За энэ тоо мэдээллийг ажлын хэсгээс авнаа. За өөр нөгөө асуулт нь болохоор орон нутгийн өмчит компаниуд дээр байна. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг айгүй ихээр байгуулад байгаа. Би хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор орон нутгийн өмчит компаниудыг байгуулахыг боллоо гэж итэл байгуулагдаад байгаа шиг ажиглагдаад байна. Тэгээ бас энэ танаа 2023 оны дата дээр орон нутгийн өмчит 275 хуулийн этгээд нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан гэдэг. Энэ өнөөдөр 2025 оны эцсээр нэмэгдвүү, багасвуу, 275 гэсэн байгаа энэ орон нутгийн өмчит компанийн тоон өсвүү. За өссөн байгааг нь бол мэдээд байгаа шүү. Яг тоог нь гэхдээ хэлээд өгөөрэй. За энэ болохоор ажлын хэсгээс эдгээр мэдээллүүд авчи. За одоо эхний хилцүүлэг яваад тэгээ өөрөө эдийн засгийн байнгын орон дээр байж байхдаа зарчмын зөрүүтэй саналууд дээр нь байсан. Гэхдээ мэдээж ажлын хэсэг ажиллаж байхдаа санхүүгийн сахилга бат дээр нь ямар нэгэн ажил одоо мэдээллийг сонсвоо. Одоо хуулийн аль нэг заалтууд нь энтэй холбогдлолтой боловсруулагдвөө. Тэгээ алдагдaltaй хэрвээ компаниуд ажиллаж явах юм бол хяналт тавиад арга хэмжээгээ яг яаж авах юм бэ? Ашиггүй компаниудыг татан буулгаад эсвэл хувийн хвшилж шилжүүлэх тал дээр ажлын хэсэг дээр ямар саналууд хилцэгдээд өнөөдөр ямар саналууд нь нэгдсэн чуулганаар хураагдахаар бэлтгэгдсэн баа вэ? За ийм хоёр асуулт. За хариулах ажлын хэсэг. За ерөнхий сайд хариулъя. За энэ төрийн өмчит компани бүтэем засаглал ил тод байдлыг сайжруулах хууль бол оюун эрдэнэ засгийн газрын үед өргөн байдуулсан хууль ингээ 2 жил болж байна. Их хурал дээр. Тэгээ энэ хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлага нь юу вэ гэхээр яг төрийн өмчит компани дээр шинжил хийхээр яг үнэндээ бол бид нар бол улс төрөд дийлэхгүй юм байли. Энэ төрийн өмчит компани чинь захирлууд бүгдээрээ хамгаалттай. Тэгээ одоо сая энэ Эрдэнэс Монголыг Чингис хаан баялагын сангийн хуулийнхын дагуу ажилуулад 14 төрийн өмчит компани татан буугдаж 67 тэрбум төгрөг хэмнэсний дараа бол утасны дуудлага бол одоо тасархай болсон. Тэгээ яг үнэндээ нөгөө олон бүтээмжийн алдарт менежерүүд чинь ардаа хамгаалттай учраас одоо зовлон болж байна. Тэгэхээр энэ хуулийг гаргаж өгөөч гэж би их хурлаас хүсэж байна. Хэрвээ тийх юм бол төлөөлөө удирдах зүйлгээд энэ тудс ч өөрөө хараат бус бол. Яагад гэвэл энэ босго шаардлагыг бол давах тийм улс төрөөс хамаарал бүхэн хүмүүс бараг олдохгүй болно. Яа тэгэхээр төрийн өмчит компани ашигтай ажиллахын тулд мэргэжлийн удирдлагаар хангахгүй бол хэдүүлээ ингээд нэг юм төрийн өмчит компанийг цэгцэлнэ гэдэг. Тэгээ нэг улс төрчийн хүнийг нөгөө улс төрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас бол энэ хуулиа одоо ажлын хэсэг бол яг анх орж ирснээр нь энэ бол хатуу зохицуултууд да. Тэргээр нь гаргаад өгчих нь зүйтэй юм билээ. 101 төрийн өмчит компани өнөөдөр энэ орон нутагт болоод энэ салбарын яамдуудын дэргэд энэ олон төрийн өмчит компани дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нэг янз бүрийн статустай ашиг орлого олдгоо. Тэгээ ерөөсө хараат бус байх нөхцөл ерөөсө бүрддэггүй. Тэгээ энэ компаниуд ч ерөө удирдлагыг яг мэргэжлийн удирдлагаар солиул үнэхээр бодиттой өөрчлөлт гарна. 14 компани татан бодлоо гэж юу өөрчлөгдөж байгаа юм? Бүх юм хэвийн үргэлжилж байгаа шүү дээ одоо. Тэгэхээр энэ хууль гарснараа орон нутагт ч гэсэн тийм дураараа орон нутгийн өмчт байгууллага компани байгуулад байх нь багасна. Боломжгүй их хурлаас зөвшөөрөл аавна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл. За ингээд бид нар намар
энэ хуулийн дагуу төрийн өмчт компанидар баримтлах засгийн газрын үндсэн чиглэлийг өргөн барихтаа зэрэгцүүлээд бид нар яг хэдэн хувийг нь нээлттэй болгохыг, IPO гаргахыг, хэдэн хувийг нь иргэдэд эзэмших, орон нутагт нь эзэмшүүлэх юм уу, үгүй юм уу, хувьцаагаа арилжааж болох юм уу, үгүй юм уу гэдэг бүгдийг нь нээн. Тэр Чингис хаан баялагын сан нэгдэл бол одоо тун удахгүй бол бид нар олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компанид менежментийг өгнө. Тэгээд тэр менежментийн компани үнэлгээ аудитээ хийсний дараа намар төсөвтөө зэрэгцүүлээд IPO гаргах эрхээ их хурлаас авна. За ажлын хэсэг нэмж хариулъя. 4 номер. Төрийн өмчийн боловсруулалтын газрын төрийн өмчийн удирдлагын асуулт хэлсэн дараа баяр гүшүүний асуултанд хариулъя. За бид яг энэ хуулийн өргөн барьж явах үед бол 2023 оны эдийн засгийн үнцгэр зөвлөлтүүдийг бол тусгаж холбогдох материалыг авчрах гэсэн байгаа. Тэгээ одоо бол 2025 оны энэ төрийн өмчит компаниуд эдийн засгийн үнцгэр зорилт төвчнгийн тайланг бол аудитаар баталгаажсны дараагаар нэгтгэхэд гаргачихсан байгаа. Тэгээд энэ мэдээллүүдийг өгье. Тухайлбал 2023 онд 99 хуулийн этгээд байсан. За 2025 онд бол 69 толгой компани уу одоо хуулийн этгээд 101 компани байгаа. За ажиллагчид бол 2025 онд 54.5 мянган ажиллагчид байна. За 2023 онд бол 58 мянган ажиллагчид байсан. За нийт зардал 2023 онд нэг 17 их найд орчим төгрөг байсан бол 2025 оны гүйцэтгэлээр 22.6 их найд. За цэвэр ашиг 2023 онд нэг 5 их найд орчим. За гүйцээж хариулъя. За 2025 онд 1.8 их найд болсон. Энэ бол бас одоо цэвэр ашиг үзүүлэлт бол буурсан байгаа. За борлуулалтын орлого үндсэндээ 2023 онд 24 их найд байсан. За 25 онд 25.3 их найд болсон байгаа. Ер нь бол 25 онд 23 оны үзүүлэлттэй харьцуулах юм бол төрийн өмчит компаниудын маань одоо ашигт ажиллагаа нэлээд буурсан ийм одоо үзүүлэлт байгаа. Энэ бол бас нэлээд олон хүчин зүйлээс одоо хамаарсан гэдгийг онцолж хэлье. За бид 25 оны үзүүлэлтүүдийг саяхан аудитын тайлан нэгтгэж гарсан учраас үзүүлэлтүүрээр нэгтгэгдсэн байгаа. За орон нутгийн өмчит компаниудын хувьд бол үндсэндээ нэг 390 орчим компани байгаа. Эдгээрээс бол одоо 120 орчим нь бол Улаанбаатар хотын одоо харийн орон нутгийн өмчит компаниуд. Орон нутгийн өмчтийн 390 орчим компани За гүйцээж хариулъя. За орон нутгийн өмчит компаниудын хувьд бол ашиг алдагдлын хувьд бол ерөнхийдөө 50% нь алдагдaltaй 50 орчим хувь нь л ашигтай ажилласан байгаа. За орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань бол одоо нэгжийн хуулиар ер нь орон нутгийн иргэдүүлсэн нийтлэг үйлчилгээний нийтийн үйлчилгээний өөрөөр хэлбэл нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иймэрхүү одоо чивүүргийн компаниуд байгаа. За сайн зэрэг шүү. Ажлын хэсэг хаглаа. Тий. Нийтийн үйлчлэгээ буюу орон нутгийн өмчит компани зөв байгаа. 283 орон нутгийн өмчит компани байна. За 25 оны байдлаар бол 3.4 их найд төгрөгийн одоо орлоготой, нийт зардал 3.1 их найд, цэвэр ашиг 222 тэрбум төгрөг байсан. Нийт авлага 214 тэрбум байгаа. За иймэрхүү байдалтай ажиллагчдын тоо 22 мянга одоо 47 хүн байна. Цалингийн сан 668 тэрбум төгрөг хүрчээд байгаа. Тэгэхээр энэ бас зарим одоо асуудал дээр бол орон нутаг дээр энэ нийтлэг үйлчлэгээ буюу хүрхэхээс үр аргагүй байгаа. Тэрийг бол хувийн хвшил сонирхох боломжгүй. Хүн ам багтай. За дээрэс нь яг ерөн одоо ихний хөрөнгө оруулалтууд маш өндөртэй үйл ажиллагаануудаар бас хувийн хвшил ордоггүй. За дээрэс нь яг тарифын зохицуулт гэж нэг асар юм байна. Төвлөрлөгтөө Улаанбаатар хот дээр жишээ нь эрчим хүчний одоо станц, дулааны станц барьлаа гэхэд тодорхой хэмжээнд ашигтай ажиллах магадлал боломж байгаа бол яг одоо хүн ам багтай ч гэдэг юм уу юм дээр энэ бол одоо үндсэндээ л одоо бас орон нутагтайгаа За их гишүүн тодруулъя. За тоонуудаа зөрүүтэй л аваад байна да тий. Сая тэр манай болсон дарга орон нутгийн өмчит 390 компани 120 нь Улаанбаатар хотод гэлээ. Сайн зэрэг гишүүн маань 283 байна гэдгийн одоо 2025 оныхон жилийн эцсийн байдлаар аудитлагдсан. Тэгэхээр одоо
За нэг иймэрхүү зөрүүтэй байдлууд дээр л анхаарах хэрэгтэй л байна да. Одоо өөр юу гэвтэй тий? Сая хэлсэн тоо бол 390 байсан шүү дээ. За баярлалаа. За их хоёр гишүүн хариулъя. Хууль санаачлагч. Төрийн болон орон нутгийн өмчийн нийт хичнээн компани яг тоо одоо бүтэн зураглаар нь ярих юм бол энэ маш зөрүүтэй байгаа. Төрийн өмчийн ороо сангийн яам нийслэл гэдэг энэ ажил тоолох одоо хянах ажил яагаад ийм эмх замбраагүй хяналтгүй хөрөөнөөс гарч байгаа гэхээр орон нутгийн өмчийн компаниудыг бол хурлууд аймаг нийслэл сум дүүргийн хурлууд өөрсдөө байгуулаад явж байгаа. За гүйцэтгэх мэдлэгийн хүрээнд ярих юм бол засгийн газар өөрөө байгуулаад явж байгаа. За тэгэхээр энэ хууль гарах юм бол орон нутгийн өмчийн компаниудыг байгуулахыг улсын хур шийднэ. За энэ хууль гарч иж энэ бүх компаниудыг зэгцлэх гэдэг. Одоо зөвхөн сая төрийн өмчийн орооноос хэлж байгаа энэ төрийн өмчийн 69 компани дээр зөвхөн хөрөнгийг аваад үзэх юм бол 60 их 80 төгрөг гэж байгаа. Энэ гэхдээ балансын хөрөнгө. Балансын хөрөнгө шүү. За энэ балансын хөрөнгийн За гүйцэж хариулъя их хоёр гишүүн. төрийн өмчийн нэг том гэж байгаа 69 компани 60 их 80 төгрөгийн хөрөнгийн тал нь авлага өөр төлбөр байна. Төрийн өмчийн компани энэ өөр төлбөр нь дотоодын нийт бүтээгдэхүүний төрийн өмчийн компаниудын энэ зардал бол улсын төсвийн нийт зардлын 72% эзэлж байна. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс бид их хурлд орж ирж батлагддаг төсвөөс гадна их хурлаар ордоггүй улсын төсвийн 4/3-тай дүүх зардал төрийн өмчийн компаниуд дээр явж байгаа. Тийм учраас энийг парламентын буюу ард түмний хяналтанд энэ батлагдах байгаа хуулиар оруулж ирэх гэдэг. Жил болгон тайлан санхүүгийн тайлан гүйцэтгэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг улсын их хурлд яг гүйцэтгэлтийн тайлан сонсдог шиг сонсдог болох гэж байна. Тийм учраас 2-3 төсөвтэй байна. За даваагийн зөв доктор гишүүн. Асуулт.